Монгол улсын хувьд бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч орн гэдэг одоо бүгд төр хүлээж зөвшөөрөд эхэлчихлээ шүү дээ. Үнийн хөөргөл гэдэг зүйл бол яг энэ гамшигын цаг хугацаа буюу цар тахлын цаг хугацаанд бол маш хэмжээгээр гарлаа. Энтэй холбогдуулаад манай байгууллагаас ер нь өнгөрсөн жил буюу 2021 оноос ахуулаад энэ таврын бирж буюу өргөн хэрэглээний барааны биржийн асуудлыг эхлүүлсэн. За тэгээд олон нийтэд нээлттэй зарласан. Олон нийтэд нээлттэй зарласан дээр бол ICT Group бол ирж энэ биржийн системээр хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн таврын бирж өөрөө ажиллагаанд орсноор энэ бүхэн зэгцэрч байгаа нэг талтай. Нөгөө талдаа эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломж нь бол иргэдийн хувьд бий болж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр биржийн арилжаанд ороод худалдаалагдах бараа бүтээгдэхүүн бол заавал стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй гэдэг ийм үндсэн шаардлагатай. Гуравдугаарт бол үн өөрөө зах зээлийн үндсэн тарифаар буюу зах зээлийн зарчмаар тогтно. За өнөөдөр бол нэг үйлгээд үнийн хин тогтоож байгаа гэхээр жинжүүдэл тогтоож байгаа. Энийг бол бид нар олоод хэлж байгаа шүү дээ. Ялангуяа энэ стратегийн хүнс болох махан дээр бол энэ олоодаг асуудал яригдсан тийм. Гуравдугаарт бол компаниуд өөрсдөө хөгжих бүрэн боломж нь бүрдсэж байгаа. Тухайлбал бол тээврийн компаниус боломжтой болж эхэлж байна. Агуулгах склад ажиллах компаниуд нь өөрсдөө тэр чиглэлийн ажлыг хийдэг гэдэг ч юм уу тийм. Гэхмэчлэн ингээд энэ системийн давуу талууд бол өөрөө маш их байгаа. Монгол улсын хэмжээнд өнөөдөр үнийн хөргөлтөй холбоотой асуудал дээр яг нэг үйлэхэд одоо юу гэдэг үндэсний статистикийн хорооноос гаргадаг хэрэглээний үнийн индекс. За үйлдвэрлэлийн үнийн индекс гэдэг хоёр индекс байдаг шүү дээ. За хэрэглээний үнийн индекс байсаар та нар ягаад үнийн индекстэй холбоотой асуудал яриад идэм бэ гэдэг ингээд хүмүүс асуудаг те. Тэгэхэд бол одоо хэрэглээний үнийн индекс гэдэг бол 300 гаруй бараа бүтээгдэхүүний л тухайн сагсандах үнэтэй холбоотой хэрэглээтэй холбоотой үнийн индексийг бол хийгддэг. Үйлдвэрлэлийн үнийн индексээр бол ихэвчлэн барилгын параметрлууд байдаг те. Тэгэхээр энэ дээр ямар асуудлууд үүсэж байгаа нэхэр дандаа өнгөрснөхийн дараа бид нар тос судалгаа нөлөөллийг тооцож байгаа. Жишээлбэл бол шатхуун литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүн дээр ямар нөлөөлөл үзүүлсэн бэ гэдгийг л дараа нь дүгнэлт байдлаар гаргаад байгаа байхгүй. Ялангуяа манай Монгол улсын инфляцтай маш сайн холбогдох хэрэгтэй нэг талтай. Нөгөө талдаа урьдчилан тооцоолуудыг их сайн хэрэгтэй. Жишээлх юм бол за дараагийн сард магадгүй одоо шатхууны зөвлөл нь хуралдаад шатхууны үнийг литр тутамд нь одоо 100 төгрөгөөр нэмэх шийдвэр гарлаа гэж тооцоход тэгвэл бусад бараа бүтээгдэхүүн дээр ямар хэмжээнд нөлөөлөх юм гэдэг урьдчилсан тооцоолыг гаргах шаардлагатай болж байгаа гэсэн. Ялангуяа стратегийн бараа бүтээгдэхүүн дээр бол төрийн зохицуул зайлшгүй байх шаардлагатай. Тэр төрийн зохицуулалтаараа төсвийн бүрдүүлэлт хэлбэр дээр одоо тухайн стратегийн бараа бүтээгдэхүүн дээр жишээлбэл ард түмний нуруунд дээр үнийн өсөлтийг аваачихын тулд хэдийн хэмжээний үн докторжуулах байдалтай төсөв мөнгийг жишээ нь засгийн газар бүрдүүлэх шаардлагатай байна. Магадгүй нөгөө талдаа хэрвээ нэмэгдэж байгаа бол нэмэгдснээр ямар хэмжээний ачаалал үүсэх үү гэдэг ч юм уу. Урьдчилан тооцоолуудыг засгийн газар их бүрэн боломжтой болж эхэлнэ гэсэн үг.